Сайн бацгаана уу эцэгчүүдээ, хүүхдүүдээ. За энэ удаагийн гэр бүлийн цагаараа үгийн сүлжээ зохиоцгоё. За гэр бүлийн цагийн маань зорилго бол цагийг зөв боловсон өнгөрүүлэх, үгийн сүлжээ зохиож оюун ухаанаа сорих. За гэр бүлийнхээ оролцоог нэмэгдүүлэх юм зорилготой цаг юм аа. За энэ удаа та бүхэндээ үгийн сүлжээг хэрхэн зохиох вэ гэдгийг алхмын аргаар тайлбарлаж өгье. За тэжээмэл амьтдын тухай үгийн сүлжээ зохиох даалгавар өгч байгаа. За тэхийн тулд эхлээд нэгдүгээр алхам бол тэжээмэл амьтдаа эхлээд бүгдийг чагсааж бичнэ өөрсдийнхөө мэддгийг. За ангиснэрээ хүүхдүүд маань тэжээмэл амьтдын тухай мэдлэгээ хагуулах боломжтой. За дараагийн алхам бол чагсаасан тэжээмэл амьтдаа ямар асуулт зохиож болох вэ гэдгийг төлөвлөнө. За жишээ нь хэрвээ тэр 12 жилд ордог бол мөрөөр нь зохиож болох нь хөрсдөлхийг цэндилээд байдаг хөндлөн соёотой амьтан юу вэ гэж асуулт төлөвлөж болох нь. За бас гадаад төрх шинжээр нь асуулт төлөвлөж болох нь. За бас хаана амьдардгаар нь төлөвлөж болох нь. Дэлбэнжигтэй тэрс бутанд амьдардаг гэх мэтчлэн. За өөр нүдайндгүй унтдаг амьтан юу вэ? За далавчтай мөртлөө нисдэггүй амьтан юу вэ гэх мэтчлэнгээр асуултаа төлөвлөх нэ. За бас үгийн эсрэг ойролцоо утгаар бас төлөвлөж болох нь. За дараагийн алхам бол тэжээмэл амьтдаасаа сонгоод би аль амьтанд ямар асуулт төлөвлөх вэ гэдгийг бодсон учраас түүнээсээ сонгож аваад байрлуулна. За жишээ нь нэгдүгээрт би хөндлөнгөөр галууг авна. За энэ А үсгэн дээр ямааг авт тааруулна. За хоныг авна гэх мэтчлэн. За хэрвээ ингэж авах юм бол босоогоор ха гэдэг үг үүсэх юм байна гэх мэтчлэнгээр ингэж төлөвлөж үгнүүдээ сонгож байрлуулах нь. За дараа нь саяын байрлуулсныхаа дагуу хүснэгтээ зурна. Хэдэн үсгтэй ямар амьтан байлаа гэдгээ бодож төлөвлөөд эхлээд хүснэгтээ зурх нь. Дараа нь түүнийгээ босоо хөндлөнгөөр нь дугаарлана. Хэвтээгийн 1, хэвтээгийн 2, хэвтээгийн 3 гэдэг. За тэгээд хэвтээгийн 1-дээ би ямар амьтан авсан бэлээ гэдгээ бодож байгаа. Түүндээ тохирсон асуултаа хөндлөнгөөр гэж агаад бичих нь. За урт хүзүүтэй том өндөг гаргадаг шувуу ямар шувуу вэ гэх мэтчлэн хөндлөнгөөр за босоогоор гэд асуултаа төлөвлөж бичих нь. За ингээд үгийн сүлжээгээ зохиож болох нэ хүүхдүүдээ. За гэр бүлийнхээ цагаар тэжээмэл амьтдын тухай бас усны шуудын тухай үгийн сүлжээ зохиох нь. За тэгээ ангийн групптэй тавиарай. За нөхөж бичсэн хариугаа харин багшийнхаа хувь чат руу явуулаарай. За хугацаа 5 сарын 10-нд. За нэг үгийн сүлжээнд 6-аас дээш амьтдыг оруулна шүү. За үгийн сүлжээ зохиохдоо эхлээд сурагч гэдэг өөрийнхөө нэрийг өчнө. Хинтээ хамтарч үгийн сүлжээ зохиосноо аавынхаа ээжийнхээ ах эмээгийнхээ нэрийг өчгөх нь. За тэгээд хүснэгтээ зураад босоогоор хөндлөнгөөр асуултаа тавьсан энэ үгийн сүлжээгээ ангийнхаа группт байрлуулах нь. За харин хариулт бичсэн энэ хүснэгтээ болохоор ангийнхаа багшийнхаа хувь чат руу явуулаарай. За тэгээд гэр бүлийнхээ цагаар үгийн сүлжээгээ зохиож цагийг зөв боловсон өнгөрүүлээрэй хүүхдүүдээ. За танаа гэр бүлд аз жаргал амжилтыг хүсье.